Шүдтэй арай мэндийг хүргье. За Галийн албан дотроос чөлөөлөх тухай өчнгөө болгох хууль Монгол Улсын засгийн газраас яралтай гормоор хилцүүлгээр дахин өргөн баригдаад өнөөдөр ингээд анхны хилцүүлэг хийгдэж байна. За өнгөрсөн удаад бол одоос 64-ийн босгоод авч чадаагүй тэгээд дахиж өргөн баригдаад явж байна. За салбарын сайд бол холбогдох мэдээллүүдийг бол хангалттай бидэнд өгөөд тулгамдж байгаа асуудлуудыг бас байнгын орны болон бусад хурлууд дээр бол нэлээдгүй өргөн танилцуулаад явсан. Зүгээр одоо ингээд бид нар энэ удаад бол энэ хуулиа бол дэмжиж явах нь зөв. Үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл, газар тариалан эрхлэгчдийн асуудал гэж үзэж байгаа. За гол асуудал бидний эрх зүйн орчныг нэлээдгүй сайжруулах, шаажруулах үүрэг байж байгаа. Тэгээ үүнийг одоо бас сайжруулахтай холбогдуулаад бусад арга хэмжээг авах тухай одоо дагалдах тогтоолыг батлна гэж ойлгож байгаа. За дээр нь өнөөдөр анслагдсан аймаг сумдуудын Улаанбаатар гурлийн үнэтэй холбоотой асуудлууд байж байгаа. Мэдээж эндээс Улаанбаатар хотоос буюу үйлдвэрээсээ бол одоо холбогдох үнээр гарч байгаа гэсэн тээврийн зардал, бусад зардлууд нь нэмэгдээд бол одоо анслагдсан аймаг буюу ялангуяа баруун аймагуудын хэрэглэгчдэд бол гурлийн үн бол нэлээд өндөр үнэтэй одоо очихоор юм нөхцөл байдал бол байгаа. Энэ дээр одоо бас салбар ямар бодлого гаргах уу? Энэ дээр нэг хариулмаар байна. Дээр нь баяжуулсан үнсний тухай хууль гэж нэг хууль байгаа маань сайда. Энэ хуулийг одоо яаж хэрэгжүүлэх вэ? Эсвэл хэрэгжилт нь хангалтгүй гэж үзэж байгаа бол тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж бас сайжруулах зайлшгүй шаардлага байна уу гэж хараад байгаа. За 3 дугаар асуултын лаборатори Улаанбуудаа чанарыг үнэлэх одоо энэ лабораторийн одоо яг хууль эрх зүйн орчныг яаж чиглүүлэх вэ? Гурлийн үйлдвэрүүд дэрэгдээ лабораторитой тэрийг баталгаажуулж явах юм уу? Эсвэл одоо хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн дүнг одоо баталгаажуулж явах юм уу гэдгийг нэг чиг болохгүй л нөгөө тариалан эрхлэгчд маань ингээд яг энэ үзмжээр хандаад байна ч гэдэг юм уу нэг ийм нөхцөл байдал үүсээд асуудлыг жоохон бас буруу тийш нь эргүүлээд ингээд яваад байгаа зүйл байгаад байгаа юм аа. Энэ гурван асуултан дээр бас та нэг хариулт өгөөч гэж хүсэж байна. За Жадамбагийн энх 2 сайд хариулт өгье. За энэ асуулаас нэлээд маргаан дамжуулж нэлээд хугацааг өнгөрлөө. За ингээд хилцүүлгийн үр дүнд бол энэ салбарт байгаа олон асуудлыг сайжруулах талаар гишүүд үнэтэй саналуудаа гаргаж за энэ хуультай холбоотойгоор улсын хурлын тогтоолын төслийг мөн боловсруулж ингэж өргөн барьж байна. За гол асуудал болж ирсэн баруун бүс дэх одоо үнийн өсөлт ялангуяа малын тэжээлийн доктортой байдлыг хангах энэ зайлшгүй шаардлагуудыг гишүүд их саналын хилцүүлэг хугацаанд гаргалаа. Тэгээд хэрвээ энэ хууль батлагдсан нөхцөлд дагаж гарах их хурлын тогтоолд баруун бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, гурил тэжээлийн үйлдвэрлэл хангамжийн доктортой байдлыг бий болгох төлөвлөгөө гаргаж 2026 оны улсын хурлын одоо батлах төсөвт одоо өргөн барь шийдвэрлэхээр ингэж орсон. За мөн алтлагдсан бүс нутгийн гурил тэжээлийн үйлдвэрлэлийн хангалтыг хэвийн түвшинд хүртэлх хугацаанд үнийн өсөлтөд одоо нөлөөлж байгаа гол энэ тээврийн зардлыг бууруулах, шаардлагадах гурил малын тэжээлийг тухайн бүсийн одоо хөлийн боомтоор квот тогтоон одоо оруулж нөөц бүрдүүлэх, хангалтын доктортой байдлыг бий болгох гэх мэт ийм үүргүүдийг авсан. За ингээд лаборатори дээр болохоор бүх гурлийн үйлдвэр улсын одоо нөөцийн байгууллагууд дээр суурилсан лабораториудыг үндэсний лавлгаа лабораториор сорилтоор одоо бүрэн баталгаажуулж энэ жилийн одоо үр тариа хурааж авах үйл ажиллагаанд ашиглахаар ингээд шийдвэрлэж байгаа. За энэ бол үндсэндээ бид энэ зохион байгуулалтаа хийгээд шаардлагатай лабораторийн хангалт хийгдээд дууссан. Ямар нэгэн одоо алдаа гарахгүйгээр энэ жилийн Улаанбаатар чанарын үзүүлэлтүүдийг хангаж чадах байхаа гэж бодож байна. Баяжуулсан хүнсний тухай хуультай холбоотойгоор яг энэ гурилыг баяжуулж ард иргэдэд хэрэгтэй эрдэс бодис шаардлагатай минералыг бас гурилтай
хольж одоо баяжуулж хэрэглээнд гаргах юм хууль байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсантай холбоотойгоор бид нар гурилын үйлдвэр дээр энэ баяжуулсан хүнсний хуулийг хэрэгжүүлэх ажлаар нэлээд одоо дөрвтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно. За бүх чөлөөний хүрээнд орж гүшүүн алга байна.